За 21-р бодлогыг бодноо. За amicable тоонууд гинэ. За өөрөөсөө баг хуваагчдын нийлбэрийг DN гэж тодорхойлж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт DN гэдэг функц гэх юм уу да. Тэгэнгүүт тэнцүү биш хоёр AB-гийн хувьд D-ан B-тэй тэнцүү байдаг, DB A-тай тэнцүү байдаг. Тийм AB хоёртоо олдох юм бол нэг amicable host гэж хэлээд AB таануудыг amicable тоо гэж хэлье гэж байгаа байхгүй. Тэгэхээр 220 284 хоёр болохоор ингээд amicable болж байна гэд харуулж байна л да. За тэгээд 10,000-аас бага amicable таануудын 10,000-аас бага amicable таануудын нийлбэр. За энийг бодъё. Энийг зүгээр нөгөө хуваагч болдог аргаар биш. Нөгөө хиний Eretosfen-ы тор гэдэг байгаа байхгүй юу. Тэр ер нь анхны таг тэгж болтой. Юу гэхээр ингээд нэгээс ингээд хит ч юмтэй ингээд таануудыг ингээд бүх таануудыг ингээд дарааллуулаад бичиж байгаа байхгүй юу. За нэг бол анхны, нэг бол төгс тоо гэж ярьдаг. За хоёроос эхлээд. Тэгэнгүүтээ за ингээд хоёр ингээд эд байж байгаа шүү дээ. Тийм болохоор за хоёр бол анхны тоо гэж үзээд тэгэнгүүтээ хоёроос эхлээд хоёрт хуваагдчих хоёр алхамтайгаар бүх тоонуудыг энэ жагсаалтнаас хасна. Ягаад гэвэл тэд нар хоёрт хуваагдж байгаа ч анхны тоо биш. Ийм байж байгаа шүү дээ. Тэгэнгүүт 14 бас ингээд дарагдчихж байгаа. За тэгэнгүүт 15 хүртэл анхны тоонуудыг олж байгаа гэж үзье л дээ. За тэгэнгүүт 3 үлдчих тээ. Тэгээ 3 бол анхны тоо гэсэн үг байхгүй байж байгаа учраас. За тэгээд эндээс дараад одоо 3 байж байгаа шүү дээ. Тэгээ 3 алхамтайгаар 6 байхгүй. Тэгээ бас 9 дарагдаад тэгээ 3 тоогдаг энэ бүгдийг эндээс дарчиж байгаа байхгүй. За тэгэнгүүт 5 үлдлээ шүү дээ. Уусаа ингээд анхны тоонод байгаа шүү дээ. Тэгэхээр Eretosfen-ы тоороор ингээд анхны тоог олох юм бол нэг сая мэйчин амар их тоон дээр ажиллах тохиолдолд тоо болгон дээр хуваагчийг хайгаад иж болохгүй. Тэгэх юм бол тамтаггүй юм болно. Тийм болохоор энэ Eretosfen-ы тоорыг ашиглаад анхны тоо олдог. За тэрэн шиг энэ бодлогон дээр бид нэр тоо болгон дээр 10,000 хүртэл тоо болгон дээр хуваагчдын нэмээд их тийм хувааж үзэл тэ. Тэгэл одоо энэ 220-ыг 5-т хувааж үзэл 10-т хувааж үзэл ингээд их шаардлага байхгүй. Зүгээр шууд Eretosfen-ы тоорыг суур зөрчин болгоод явчих гэж байгаа байхгүй. Тэгэхээр ингэн гэсэн. Нэгээс гэхдээ уг тооноос өөрөөс нь баг гэж байгаа байхгүй. Тэгэхээр нэгийн хувьд бол хоёроос эхлээл бүх тооны хуваагч болно гэсэн үг шүү дээ. Тэгэл ингээл нэгээ нэмэл яг гэсэн. Тэгээ 3-ын хувьд болохоор 3-ын хувьд бол манай энэ amicable гэдэг нийлбэрт өөр дээр л нэмэгдэхгүй. Гэхдээ 6 дээр бол нэмэгдэнэ. Тэгэхээр ингээд зөв нэмэх зарчмаар л явчих гэж байна. Тэгэхээр тэгэл ер нь энэ Eretosfen-ы тоор гэдэг нэг юм юу гэдэг алгоритм байд. Энэ хэдэн онт ч юм те. Тэг чи одоо хэдэн онд амжижсэн ч үнд. Тэгэл дээр үйдлэх. Манай Чингис хаан маантай ойролцсон юм уу ш. Мэддэг. Ахил дээр үеийн хүмүүс юм лаг юм хийсэн баг нэ. За мэдээж нийлбэрүүдийг одоо бол бид нэр хуваагчдын нийлбэрүүдийг эхлээд олъё гэж байгаа байхгүй. Тэгээ 10,000-аас бага. Тэгээд одоохондоо нийлбэрүүд юу ч нэмэггүй тэг байгаа. За тэгээд одоо ингэж шүү дээ. Энэ маань
өөрөөсөө эхэлж болохгүй. Өөрийнхөө 220 бол өөрийнхөө amicable болохын тулд өөрийг нийлбэрт авахгүй байхгүй. Тэгэхээр ингэж эхлэх хэрэгтэй. Тэгэхээр I тоогдох дараагийн тоо I дээр нэмэх нь 2. I дээр нэмэх нь 2I гэсэн үг шүү дээ. За тэгээд ингэж болохгүй шүү дээ. Энэ J-мен I-аар нэмэгдээд явна гэсэн. Тэгээ энэ бол ер нь бол нэг хийх үйлдэлийн тоон эхлээд 10,000 удаа нэгийг нэмнэ шүү дээ. Дараа нь 5,000 удаа. Дараа нь 3,000 удаа. 3,300 удаа. 3,333 удаа. Дараа нь 4 гэхэр чинь 2,500 удаа. Тэгээ энэ тоонууд ингээ явсаар огцон буурна. Тэгээд эдний нийлбэр нийт үйлчлэлийн тоохгүй. Тэгээ хуваагчдын тоог нь олсноос хамаагүй ашигтай. Тэгээ дээрэс нь хуваах үйлдэл чинь компьютерийн програмчлалын ер нь хамгийн навшин үйлдэл чинь хуваах үйлдэл гэхгүй. Хуваах үйлдэл ер нь хийхгүй л ах хэрэгтэй. Тийм болохоор хуваах үйлдэлээс цухтааж байгаа гэсэн. За энэний бол одоо энэ J-г бол I хуваах нь илэрхий байхгүй. Тэгэхээр ингээд тавьчих. За ингээд болчихно дээ. Энэ жилээ. За одоо бид нэр хариуга өндөгч. За нэг ийм нөхцөл байгаа. Хэдэн нөхцөл байгаа. Энд анхаарах ёстой нэг хэдийн байгаа да. Энэ манай машин маань ийм байгаа шүү дээ. 10,000 10 гэж заагаад өгсөн. Тэгэхээр бид нар бол ингэж шалгах гэдэг шүү дээ. Манай I бол A ахгүй. Тэгэхээр A-гийн би энэ яг A-маа гэж явуулсан мэл. Анхнаас нь D гэж явах байсан юм шүү дээ. За. Тэмцүү ингэж шалгах гэдэг байхгүй. Тэгсэн чинь энэ маань манай 10,000-аас сэтэрчүүл яг 10,000-аар сэтэрч болохгүй. Ийм байх хэвээр. За бас нэг нөхцөл нь болохоор энэ хоёр чинь хоорондоо ялгаатай байх хэвээр AB2. Хаанаглаа. Энд байгаа. Энэ бол яан тэнцүү B гэхээр хааны B тэнцүү A гэж байгаа шүү дээ. Тэгэхээр манай А чинь A болчихно. Манай B чинь А-г авчиж байгаа хөөх. Ингээд шалгах гэсэн. За айта. Тэгээд энэ бол хязгаарлалтыг хэтэрж болохгүй. Тэгээд дараа нь бас ялгаатай гэдэг шалгачтай. Тэгэхээр бол хариун дээр хоёулыг нэмчээ. Одоо манай хариу юу авах вэ гэхээр amicable хосолгон дээр хариу нэмэгдсэн байгаа. Гэхдээ хоёр орцсон байгаа гэсэн үг шүү дээ. Нэг нь их, нэг нь бага байгаа. Баг дээр нь очиод багаага нэмээд ихээгээ нээсэн байгаа. Их дээр нь очиод ихээгээ нэмээд багаага нээсэн байгаа гэсэн. Тэгэхээр хоёр орцсон. Юу болчихоо. За энэ аргыг цааш дээр нэг их ашиглана. Энэ дээр ойлорын нэлээд олон бодлогонууд дээр нэрэтсвэний тор гэдэг энэ аяг хэрэглэгддэг аа. Хуваах үйлдэл юу нойролцоогоор 10 үйлдэлч байж магадгүй шүү. Нэмэх үйлдэлтэй харьцуулах юм бол үржих үйлдэл ч юм уу те. Үржих үйлдэл бол нэг 2 3 үйлдэлтэй тэнцэн. Нэмэх үйлдэл бол нэг үйлдэл. Асах үйлдэл бол нэг үйлдэл. Хуваах үйлдэл болохоор нэг ойролцоогоор 10 үйлдэл өгөх. Тэгэхээр хуваах үйлдлийг аль болох хийхгүй байх хэрэгтэй. Хамгийн явшин үйлдэл байгаа шүү. За бас